Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд оюутлогоо компани оролцож байгаа нь гадны уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэгч компаниудын сонирхлыг ихээхэн татаж байгаа Эрдэнэт үйлдвэр, Шивээ аваа зэрэг төрийн өмчит уурхаанууд худалдан авалтын төлөвлөгөөгөө танилцуулах юм а. Мөн гацууртын алтны ордын олборлолт хэдий эхлэхийг оролцогчид анхааралтай ажиглаж байна. Ер нь эдийн засгийн бэрхшээлтэй үед бизнесийн байгууллагууд огт шаардлагагүй илүүдэл өөхнөөсөө салж амин чухал маркетингийн үйл ажиллагаагаа улам идэвхжүүлж технологио шинжлэх замаар хямралыг давдаг. Тиймээс энэ үзэсгэлэн худалдаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг их сурвалж онцоллоо. Тэгээ энэ бол бас Монголын уул уурхайн салбарт их тийм том давуу тал олгож байгаа. Манайхан ер нь бол шинэ бүтээгдэхүүн, шинэ тоног төхөөрөмжтэй танилцахын тулд гадагшаа өөр улс оронд одоо зардал гаргаж цаг зарж явахын оронд технологи дэрэгдэн хүрээд ирж байгаа учраас танилцаад тэндээс бас өөрсдөө хэрэгтэй зүйлийг олж авах тийм болцоо бүрдүүлж байгаа. Уул уурхайн давуу тал нь технологиор шинжлэх, уул уурхайн ханган нийлүүлэгчид нэг дээвэр дор цугларч салбарынхан зориулан хамгийн үр дүнтэй сурчлагыг хамтдаа хийдгээрээ давуу талтай. Мөн уул уурхайн компаниуд гадаадын орнуудаараа явж цаг мөнгөө өрөхгүй хэрэгтэй тоног төхөөрөмж бараа үйлчилгээний сорсинг хийх боломж олгодог юм а. Энэ бол олон улсын арга хэмжээ. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн ханган нийлүүлэгч компаниудаас гадна манай хөрш орнууд бүгд найрамдах Хятад улс, Оросын холбооны улсаас нэлээд олон компаниуд иж оролцдог. Тэгээ дээр нь уул уурхайн үйлдвэрлэлд өндөр түвшинд хөгжсөн Австрали, Канада, Герман, тэгээд Европын одоо бус орнууд Голланд, Франц, Польш, Чех гэх мэтлэн орнуудаас дээр нь Их Британийн уул уурхайн ханган нийлүүлэгчийн ассоциац гэж том байгууллага гишүүтэйг бас ирж оролцож байгаа. Монголын зах зээлийг сонирхож байгаа олон улсын нэр хүндтэй компаниуд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг сурчлах, туршлах, солилцохоос гадна хөрөнгө оруулагчид болоод ханган нийлүүлэгчдийн хамтын ажиллагааны нэг том талбар болно гэдэгт итгэлтэй байгаагаа их сурвалж хэллээ.